Үзэгч та бүхэнд орой минь төргий чухлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Эрдэнэт хотод үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэний 42, Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсны түүхт 40 жилийн ой тохиож байна. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр 79 үндсэн нэгжийн үйлдвэрчний хорооны 6900 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэт хотод үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн анх 1974 онд үүсэж улмаар 1976 оны 3 дугаар сарын 17-нд үйлдвэрчний эвлэл анхны баг хурлаа хийж Эрдэнэт хотын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 40 жилийн ойн баярын хүрээнд үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хөдөлмөр зүтгэлээ зориулсан 70 гаруй хүнд 40 жилийн ойн медалийг гардууллаа. Мөн ойн баярын өдөр үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэн түүхэн газарт дурсгалын самбар байршуулжээ. Ингээд энэ жил энэ дөрвөн сайхан тэгшөө тохиосон энэ сайхан жил Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны түүх 40 жилийн ой болж байна. За бид бүхэн өнгөрсөн жил Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн тэргүүлэгчид тогтоолон гаргаж жилийн өмнө одоо энэ ойн бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Ингээд ойн бэлтгэлийн ажлын хангах хүрээнд бид бүхэн төлөвлөсөн ажлаа одоо 100% биелүүлж өнөөдөр энэ ойдон олон бүтээлч ажиллаар одоо бэлэг барьж байгаадаа одоо баяртай байна. За урьдчилсан байдлаар бол бид бүхэн ямар ч байсан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэвшүүлэн тавьж байгаа зорилт, мөн Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн энэ жил дэвшүүлэн тавьсан зорилт Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх энэ жилээ бол үргэлжлүүлж гишүүд хөдөлмөрчдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн чадварыг сайжруулах ийм олон зүйлийн ажлыг одоо хийн гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. За мөн Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн гэсэн одоо ийм ордонтой. За мөн дээр нь одоо ажилтнуудын орон сууц байна. За энэ бүсийн сургалтын төвдгөр цогц байх ёстой. Энэ утгаараа бид нар бол эх хичээл олон энэ гишүүдийн соёл, урлаг, спорт, төрөл бүрийн одоо арга хэмжээ явуулдаг энэ биеийн тамир урлагийн заал танхим барих юм одоо төлөвлөгөөтэй байгаа. Би улсад одоо 30 гаруй жил ажилласан. Тэгээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 10 жил ажиллаж байгаа. Өндөр насныхаа дэвтгүрт гарсан. Би одоо дандаа көдөө сумд Аранхай аймгийн их тамир сумд үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга хийж байгаа тэтгэврт гарсан юм аа. Тэгээд одоо энд 95 онд Эрдэнэт хотод шилжиж ирээд тэгээд одоо энэ аймгийн үйлдвэрчний ахмадад одоо харьяалагдаад одоо ингээд манай энэ аймгийн үйлдвэрчний холбоо ахмадуудаа их хүндэтгэдэг их одоо бид нэрийг маш их харж үздэг. Тэгээд одоо энэ ахмадуудаа юунд хамрагдаад ингээд ажиллаж байна. За ингээд одоо үйлдвэрчний байгууллагад ажиллаж байгаа ахмадууд одоо энэ одоо үеийн одоо залуучууд анхан чатны байгууллагын хороо зөвлөлийн дарга нар эднэрт одоо цаашдынхаа ажилд улам их амжилт гаргаараа гэж одоо 40 жилийн ой мэндийг хүргээд тэгээд ажлын их амжилт хүсье. Сугласан үйлдвэрчний холбооныхаа бүх хамт олонд энэ өдрийн баярын мэнд хүргэе. Энэ биш бид хоёр анх Эрдэнэтийн үйлдвэрчний байгууллагад 2 дахь хүн болж. Тэгэхэд манайх Булган аймгийн үйлдвэрч зөвлөлд харьяа Эрдэнэт хотоо энэ юу байгууллагатаа дөнгөж Булган аймагт үйлдвэрчний байгууллага яаж ирсэн. За тэгээд 76 онд үйлдвэрчний төв зөвлөлийн тогтоол гарч Эрдэнэт хот одоо үйлдвэрчний зөвлөл анх байгуулагдсан ажиллаж байсан. За тэгээд ийм ингээд 40 жилийн өмнө юу ингээд болж яаж байна да. За Үйлдвэрчний эвлэл нь ажилчдын эрх ашигыг хамгаалах, ажилтан ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулах, амьдралын нөхцөл байдлыг дэвшлүүлэх, нийгмийн аливаа асуудлаар санал бодол дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо эх онд Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлж, иргэд хөдөлмөрчдийн эрх ашигыг хамгаалах, хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлд олон төрөлд ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 40 жилийн ойг тохиолдуулан 9 дугаар сарын 9-ний өдөр хүн танаа дун хөшөөний нээлт баярын хуралд шагналт гардуулах ёслолын үйл ажиллагаа уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдах юм байна. Энэ оны эхний 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд нэлхсэн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. За иймээс нэлхсэн эндэгдэл эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор нэран тасагт зайлшгүй шаардлагатай эм тариа эмнэлгийн хэрэгслийн тусламжийг үзүүлэхээр болжээ. Энэ оны эхний 7 сарын байдлаар манай аймагт эхийн эндэгдэл
гараагүй 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 16.1, нийлхсэн эндэгдэл 14.1 промил байна. Энэ нь улсын дунджаас доогуур үзүүлэлт хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлт юм. Нэраа эндэгдлийн тухайд амьсгалын дутагдал, корийн өвчлөл нөлөөлсөн гэж байна. За нэраа эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар нэн шаардлагатай эмийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэхээр болсон байна. Газар дээр нь очиж үзээд хамгийн нэн шаардлагатай байгаа тэр хүүхдийн нэраа хүүхдээ уушигт хэлэх тариа сертификат гэдэг тариа байгаа. Энэ тариаг бол авч өгье, он дуустал бид нэр авч өгье гэсэн ийм шийдвэр хүргэсэн. Ингээ аймаг засаг даргын одоо А442 дугаар захирамжаар нийт 24 сая төгрөгийг болсгүй аваарын зардлаар шийдвэрлэхээр болцсон байгаа. Захирамж бол гарцсан. Энэ өндөр болохоор сертификат тариа авч өгнө. Дээр нь бол нэран эрт үеийн тусламж үзүүлэх иж бүрдэл гэдэг энийг бол 6 ширхгийг авч өгнө. Дээр нь нэран эмчийг одоо 12 сарын 31 хүртэл жиржүрт хоногт нь урамшуул өгөхөөр 1 хоногийн бол 60 мянган төгрөгөөр тооцоочвол ингээд жиржүрт нэран эмч нар ажиллахаар болж байна. Мөн одоо төрх болон эмэгтэйчүүдийн юунд нь дуудлагын тохиолын систем тавигаар ингээд нийт одоо 7 арга хэмжээнд 24 сая төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Төрөх өрөөнүүд хуучин бол бид нэр 2 өрөөтэй байсан. Орон нутгаас засвар хийгээд 6 өрөөтэй болсон. Тухайлбал их хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн шаардлагатай сурфактант тариа 4 ширхэг, нэран уушгинд эерэг даралт үүсгэж, хамрын гурс 20 ширхэг, нэран эрт үеийн тусламж үйлчилгээний багц, төрөх өрөөг камержуулах, төрөх өрөө болон тасагт тусламж дуудах тохиолын систем суйрлуулах, мөн нэран эмчийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл жижүүрт гарахад 1 хоногийн 60 мянган төгрөгөөр тооцож урамшуулал өгөхөөр болсон байна. Дээрх ажлуудад болзошгүй аваарын зардлаас нийтдээ 24 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Үзэгчтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байна. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Баян-Өндөр сумын засаг даргын захирамжаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд хүнсний ногооны худалдааг төлрүүлэх захирамжийг гаргасан байна. Мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Ногоочдын хувьд тулгамцсан асуудал нь борлуулалтын асуудал байдаг. Жаргалан сумын ногоочд хүнсний ногоогоо хүлэн хүнсний зах дээр бөөндөөд 10 цаг гэхэд бөөндөх цаг хугацаа дуустдаг байна. Иймээс үргэлжлүүлэн зогсох хүсэлтэй байгаагаа ногоочдын холбоогоор дамжуулан Баян-Өндөр суманд уламжилжээ. Дээрх саналыг үндэслэн Баян-Өндөр сумын засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд ногооны худалдааг төлрүүлэх захирамжийг гаргасан байна. За түүнчлэн Баян-Өндөр сумын хэмжээнд хүнсний ногоо дахин боловсруулах хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөгдсөн 12 цэг байдаг юм а. Энэ ногоочдын холбоонд тавьсан саналыг бид үзлээд сумын засаг даргын 2016 оны 8 сарын 31-ний өдрийн А273 тоод захирамжаар наадмын талбай хойдлын автомашины зогсоолтод ногоочдыг төлрүүлье гэсэн ийм шийдвэр гаргасан байж байгаа. За холбогдох байгууллагууд бол хамтран ажиллая гэсэн саналаа сумын зүгээс хүргэсэн байж байгаа. За нэгдүгээр нь Уурхачин багийн нутаг дэвсгэр учраас Уурхачин багийн дээр бас нэлээд хүчин чармаалт гаргаж ажиллах хэрэгтэй. За хоёрдугаарт нь мэрэгжлийн хяналтын газар, за цагдаагийн газар, хүн сөдөчмөн газар гэсэн ийм газруудад бол одоо саналаа өгүүлчихсэн бас хамтран ажиллаж байна. За тэгээ бас манай ногоочд маань бас төдийлөн бас энэ зааж өгсөн тэр цэг дээр бол очиж зогсохгүй бас нэг ийм тал бол одоо анзаарэгдээд байна. За яг өнөө өглөө бол одоо Уурхачин багийн ажлын ягалт бол одоо цагдаагийн хэв журмын тасагтай нийлээд энэ ажлуудад өнөөдөр цэгцлэгдэх гээд яг өнөөдрийн хувьд бол ажил нь хийгдээд явж байна. Ер нь бол манай бидний зорилго юм байгаа шүү дээ. Яг одоо ногоочдын гар дээрээс иргэдээр одоо үндсэндээ бол хямд тэр одоо цэвэрхэн тэр төмс үнсний ногоогоо хөрвүүлэх ийм л зорилготой байна. За одоогийн байдлаар бол яг одоо эд хураалт явагдаж байна. За төмс үнсний ногоо бол харьцангуй хямдхан байна. Жишээлбэл төмс ихэл одоо өглөө 300 төгрөгөөр бөөдөж шít 1 кг гэдэг. Ингээд нэмэрхүү маркаар манай ард иргэдүүдийн нөлөөлөхөө хүнс төмс үнсний ногоог ураагаад авчвал бас их одоо эдийн засгийн хувьд ч гэсэн одоо сэмэлттэй мал гэдэг хэлэх гээд байгаа. Энэхүү ажил 10 дугаар сарын 30-ны хүртэл үргэлжлэх юм байна. Мөн ногоочдыг дэмжин ажиллах хүрээнд намрын ногоон өдрүүд арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдана гэдгийг хэллээ. Одоогийн байдлаар дээрх цэгт үйл ажиллагаа явуулах 50 гаруй иргэн саналаа өгöd байгаа гинэ. Энэ оны 9-р сарын байдлаар аймгийн хууль зүйн тусалцааны төвд нийтдээ 100 гаруй иргэн хандаж хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авсан байна. За иргэдийн хувьд хэвчлэн гэр бүлийн маргаан хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал болоод иргэд хоорондын зээлийн асуудлаар голлон зөвлөгөө авахар хандсан байна.
Аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн тусалцааны төв дөнөөгийн байдлаар 28 эрүүгийн хэргийн 29 холбогдогчид өмгөөлийн тусалцаа үзүүлэхээр хүлээн авчээ. Үүнээс 15 хэргийн 16 хүнд холбогдох эргийг шүүхээр эзэлсэн шийдвэрлүүлж, шүүхийн өмнөх шатанд 4 эргийг эзэлсэн шийдвэрлэж, ажиллагаанд 9 эрүүгийн хэрэгт холбогдсон 9 эргийн өмгөөлийн тусалцаа үзүүлж байгаа гэдгийг мэдээллээ. Харин хууль зүйн тусалцааны төвд 114 эргэн хандаж хуулийн зөвлөгөө авсан байна. За тухайлбал иргэд гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээлийн асуудлаар голлон зөвлөгөө авахар ханддаг байна. Гэрээг анх болоод нэг хүмүүс хооронд ихтгэлцлэр хийдэг гэж яриад байдаг л да. Тэгэхээр зээлийн гэрээ хүүтэй байгуулж байгаа бол заавал бичгээр байгуулах хуулийн шаардлагатай. Тэгэхээр хүү алдан тооцож байгаа бол одоо заавал тэр гэрийг бичгээр байгуулах хэрэгтэй. За тэрийг бол заавал нотариусаар батлуулах шаардлагагүй боловч зүгээр зөвхөн бичгээрээ л тэр гэрийг байгуулж байгаа. Бичгээр байгуулахгүй одоо амаар одоо хүү алдангаа тохиолдсноороо цаад зээлдүүлэгч бол одоо шүүхэд одоо маргаа үзлэхэд хүү алдан авах хэрэг бол одоо алддаг. Хуулийн ийм залтдаг. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй. Дээрээс нь одоо мөнгө өгүүлж авалцсан тухайгаа бол заавал одоо хоорондоо баримт үлдээгүй. Ингээ баримтгүй өгчлөө, баримтгүй ингээ авцсан бид хоёр хоёулахнаад байсан гэдэг чинь. Ийм байдлаар ингээд бол дараа нь ингээд маргаа үсгэхээр баримтны одоо шүүхэд ханд ихээр тодорхой баримт гаргаад баримт байхгүй бол ингээ яваад. Ийм их байдлыг анхаарад хэрэг мөнгө өгүүлж авалж байгаа хариу төлбөр хийж байгаа бол буцаагаад баримтаа бол одоо хоёр талаасаа хийгээд ингээд бид нэг хатгалуулаад ингээд явах юм бол маргаан гарахгүй байх юм. Иймээс иргэд зээл авах, зээлдүүлэх ямар ч тохиолдолд заавал бичгээр гэрээ байгуулах ёстой байдгийг анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн онцолж байна. Бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү алдан авах эрхээ алддаг байна. Хууль зүйн тусалцааны төв болон аймгийн хууль зүйн хэлтс нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үн төлбөргүй өгдөг байна. Монгол Улсын засгийн газраас тахрын албыг татан буулгах шийдвэрийг гаргаж, тахрын ерөнхий газрын жиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлсэн байгаа. За тухайлбал гэр чохирогчийг хамгаалах, эрен сурвалжлах ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжсэн байна. Тахрын алба нь үндсэн 6 чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Үүнд шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэр чохирогчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуяглан хүргэх, яллагдагч гэрчийг алдан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан ялтныг эрен сурвалжлах зэрэг чиг үүргийг хүлээн ажилладаг байсан юм а. Засгийн газраас санал оруулаад улсын хурлаар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг бол тогтоосон. За энэ арга хэмжээний хүрээнд бол тахрын албыг бол томсондоо татан буулгасан. За тахрын албыг хэрэгжүүлж ажиллаж байсан шүүгчийн аюулгүй байдал хамгаалах, за гэр чохирчийг хамгаалах, эрен сурвалжлах ажиллагаанууд нь бол цагдаагийн байгууллагад бол шилжсэн. Энэ тахрын албанд байгаа ажиллаж байгаа энэ чиглэлийн ажиллаж байгаа албан агч нар бол цагдаагийн байгууллага шилжиж бүтэц бүрэлдэхүүнд очиж байгаа. За шижигтэн яллагдаж тийм үү ялтнуудыг хүрэх ажиллагааг бол шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн байна. Тус алба татан буугдсантай холбоотойгоор тахрын албанд ажиллаж байсан алба агч цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд шилжсэн байна. Мөн яллагдагч ялтныг хуяглан хүргэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн бол гэр чохирогчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зэргийг цагдаагийн байгууллага хариуцсан ажиллахаар болжээ. Пүрэв гарагийн энэ өдөр Орхон аймагт болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг үзэгч та бүхэнд танилцууллаа. Таны маргааш өдрийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.